За халаалтын төхөөрөмжийг хэрхэн ухсрах вэ? За энэ төхөөрөмж маань Польш улсад үйлдвэрлэдэг төхөөрөмж байгаа. 4-48 кВт-ийн халаах төхөөрөмж. Энэ төхөөрөмж маань Польш улсаас үйлдвэрийнхаа явцад үйлдвэрлэгдээд ажлын бэлэн горимд орохдоо заавалчгүй энэ тогоонд бүрэн ухсралт хийчээж шингэн гүйдэгжээд ажиллаж байгаа үгүй шалгадаг. Ажиллаж байгаагийн шалгасан тоогыг бид эдрөө хайцгаас авлаад явуулдаг байхгүй юу? Үйлдвэрээсээ. За. Би нүрийг авчие. За. Үйлдвэрээсээ шалгах явцад мэдээж шууд үйлдвэрээс нь шингэн гүйлгээ шалгаал за энэ тоогоо болцлоо гэдээ бид эдрөө хайцгаас явуулахад үйлдвэрээс шингэн ингээд бүх юмээр нь дамжаад гүйлгцэн шингэн бид эдэд наашаа тээвэрлтийн явцад ирээд тий энэ дээрээ борлуулалтанд гарах хугацаанд нөгөө энэ дунд ч хугацаа байгаа шүү дээ. Мэдээж хэрэг хугацаа энэ хугацаанд яг хөө зуны үйлрэлт болохоор шингэн маань хөлдөхгүй учраас хүмүүс шууд угсралтай хийгээ яваад ажиллаждаг. Хүйтний үйлрэлт болохоор нөгөө шалгасан шингэн маань бортхон дотроо энэ турбайн дундаа эргэлтийн нуцаасан дундаа хүйтний үйлрэлт шүү. Эргэлтийн нуцаасны дамар дээр шингэн маань тээвэрлтийн явцад явхдаа хөлдөөд энэ маань гацах тохиолдол байдаг байхгүй юу? Ирээд хүйтний үйлрэлт угсарчаар бидэд нөгөө шингэнтэй болохоор шууд за үйлдвэрээс ирсэн юм чинь цоо шинээр юм чинь гээл угсраал дүргэлтэйгээд ажиллахаар энэ тоон маань ажилдаггүй. Тэгэхээр хүйтний үйлрэлт угсарч байгаа юм дээр анхаарах зүйл гэх юм бол заавалчгүй дулаан газар байлгадаг. Дулаан газар байлгаж байгаад 2-3 цаг одоо дулаахан газар паарныхаа хажуу, тэнийхээ хажуу тавьж хагаад шингэн бүрэн хайсны дараа өх буцах шуумынхаа энэ дундх шингэнээ асгаж байгаад угсралтай хийдэг байхгүй юу? Нэгдүгээрт, хоёрдугаарт мэдээж хэрэг эн чинь зөх хэмжээний бас төлбөр мөнгөний асуудал яригдж байгаа. Эн чинь бас үн өртгөөр нөгөө хүн чинь худалдаж авч байгаа учраас угсраад шингэнээ дүргээд ажиллагааны явцад эргэлтийн ноцоос ажиллахгүй. Тэгэхээр энэ шингэнээ асгаад эргэлт ноцоос цэвэрлэнэ гэжсэний оронд яг анханасаа дулаан газар байлгаж байгаад гарахтаа энэ эргэлтийн ноцоосыг энэ дөрвөн болтын талаар энэний дамрыг цэвэрлждэг. Тэгээд анханасаа их сурчууд тэр хүн зүрдөө олон дахин ажиллах болохгүй гэсэн үг байхгүй юу? Маш сайн анхаараарай. Шингэнтэй ирдэг шүү. Хүйтний үйлрэлт тээвэрлтийн явцад хөлддөг учраас эргэлтийн ноцоос гацах тохиолдол одоо энэ нөгөө нарийнхан зис турбаанууд чи өх буцахын даралт мэдэрдэг турбаануудаас чинь шингээ ороод автоматикийн авагч руу шингээ ороод хөлдчихдөг учраас хөлдөө юм дээр мэдхгүй дүргэлтэйгээд автоматикийн авагч нь хагарцсан тохиолдолд шингэнээ асгаад палата эвдэх гээд нөгөө шатаах ч юм уу агиу хэрсэл гардаг учраас энэ дээр маш сайн анхаараарай.